Архигүй булган хөтөлбөрийн хүрээнд сарын 1 боловсрол уралдаан 2-ыг тус зарлаж 16 сум 18 байгууллагад эрүүл мэндэд эргэн таны оролцоо сэдвт архи тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн зан үйлийг өөрчлөх мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулан 2034 хүнийг хамруулсан байна. Аймгийн засаг даргын шинэ болгон мөрийн хөтөлбөрийн хүрээнд архигүй болгон дэд төлбөрийг батлуулан хэрэгжүүлж байгаа. За энэ хөтөлбөрийг 2013 оны аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын 3 дугаар хуралдааны 6 дугаар тогтоолоор батлагдсан. За хөтөлбөрийг баталснаас хойш бол жил бүр төсөвт 20-с 35 сая төгрөгийг тусгаж архигүй болгон хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын үсэд чиглүүлэн зарцуулж байна. За ерөнхийдөө хөтөлбөрөд дэвшүүлэгдсэн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагуудын буюу байгууллага аж ахуйн нэгжүүдийн төвшөнд хорт зуршлаас ангид соёлыг бүрдүүлэх чиглэлийн зорилтуудаас хэрэгжиж байгаа. За архигүй болгон хөтөлбөрийг энэ хүрээнд сумдад Монгол өрх хүрээлэнтэй хамтран сурагч агш нарыг бэлтгэн одоо 3 дахь удаага бол арга зүйн сургалтыг зохион байгуулж байна. За энэхүү бүх сумдад бэлтгэсэн сурагч агш нар маань архины хэрэглээний төвшин тогтоох тандал судалгааг мэрэгжлийн үндсэн дээр мэрэгжлийн арга зүйн үндсэн дээр зохион байгуулж нийт хүн амын тодорхой төвшин төвөрийн судалгаа хийгээд архины хэрэглээний төвшин үнэлгээ дүгнэлт хийсний үндсэн дээр урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа архины хандах иргэдийн хандлага мэдлэгийг өөрчлөх чиглэлийн мэдлэг олох сургалтуудыг бас зохион байгуулж байгаа. За архины хамааралтай буюу зорилттой бүлгийн иргэдэд чиглэсэн нийгэмшүүлэх, мөн ажлын байраар хангах бүлэг эрүүл идэвхтэй амьдрал клуб зэргийг бас дэмжиж байгаа сумдууд байгааг бас дурдах таатай байна. Архины эсрэг эмийн болон сэтгэл зүйн эмчилгээнд 80 хүнийг эмчилүүллээ. Баян агт, бүрэг хангаа гişиг өндөр 3 булаг сумдад таны эрүүл мэнд таны гарт сэдвт сургалтыг хөдөлгөөнд хэлбэрээр зохион байгуулж нийт 3874 иргэнийг хамруулж 2500 гаруй сурталчилгааны материал тараалаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд архи тамхи ба хорт зуршил сэдвээр гар зургийн болон эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулж 890 гаруй сурагчдыг хамруулсан байна. 2015 онд архи тамхи шинэ үеийн сонголт биш нэрмжит сарын 1-ыг зохион байгуулж ерөнхий боловсролын сургууль мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 360 сурагчдад архи тамхины сургалт зохион байгуулсан бол Могод суманд спиртээс татгалзаж спортыг сонгоцгоё сэдвт спортын уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. 2015 оны 9-р сард аймгийн засаг даргын А-доороо 399 тооц захирамжгаарч аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулгундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй цэгүүдэд стандартчлал хэмжил зүйн хэлтэс, эрүүл мэндийн газар, хөдөө аж ахуйн газар хамтарч аттестачлах ажлыг зохион байгуулж дууссан. Булган аймгийн Бугут суманд А-гийн гэгэрэл хөгжлийн төв ажиллаж эхлээд 8 сар болж үйл ажиллагаанд тогтмолцсон бөгөөд орон нутгийн удирдлага дэмжснээр уг төв шинэ байртаа болж нээлттэй хийлээ.